хүн ямар нэгэн юмыг хүснэ тийм ээ. Хүсэл. Тэгээ тэр хүслээ биелүүлнэ. Ямар нэг юм авдаг ч юм уу, ямар нэг юм хийдэг ч юм уу, яадаг ч ингээд тэр хүсэл нь биелэхэд нэг юм тайвшралт ордог байхгүй. Тэр төр зурдаа тэр хүсэл дарагдаад намжаад тэгээд тэр нэг тайван байдлаа одоо ажралтай юм шиг өө систем бүтээцсэн ямар гоё юм бэ гэлтэй. Тэгээд тэр нэг гоё юм бэ гэдэг мэдрэмж дандаа байдгүй. Дахиад дараагийн хүсэл гарч ирэл. Дахиад тэрний төлөө явал тэр нь дандаа нөгөө гадна талаасаа хайгаад байгаа аз жаргал гэдэг чинь тэр жишээлбэл нэг хүнд мөнгө зээлвч тэр мөнгөний удаан өгөөгүй байж байгаа нэг өгөх юм бол чи ёо яста ашиггүй гэж баярлна тийм ээ. Баярлахаасаа гадна нэг жаргалтай мэдрэмж авна. Нэг сургуулаа төгсөө ёо та одоо л нэг амьдрий гэж байгаа юм шиг тий. За эсвэл бол нэг орон байртаа болчихвол за ингээл энэ аз жаргал хувцас байхгүй юу? Хязгаарлагдана гэсэн үг. Энэ мөнхийн тэр бидний мөн чанар биш үү? Мөн чанар чинь болохоор аз жаргал ерөөсөө дотор тал байгаа гэдгийг л тайлбарлах гэдэг юм. Яг тэгвэл бид нар гадна тийшээ хандаад байгаагаад нэг болоод дотор тийшээ хандах хэрэг гарчдаг байхгүй юу?